эдийн энергийн хангалт ба бодисын солилцоог сайжруулах, бэлтгэл болгох мелдоныгийн тухай. Мелдоныгийн хувьд Монгол улсад кардионат, вазамог, мөн мелдронат нэршлэр бол худалдаалагддаг. Мелдоныгийн гол үйлдлийн механизм маань карнитины концентрацийг буулгасан дагаар холбож тайлбарладаг. Карнитины концентрац буурсны үр дүнд асуудал сөргөсгөх үйлчилгээтэй гамма-бутероопетайны нийлэгжилт бол ихсэж өгдөг. Шимигийн нөхцөлд бол мелдоны эд эсэд хүчил төрөгчийг хүргэх ба зарцуулах процессуудын тэнцвэртэй байдлыг сэргээж аденозин трифосфат буюу АТФ-ийн зөөвөрлөлтийн алдагдлаас сэргийлж үүний хажуугаар бол гликолизыг идэвхжүүлж өгдөг. Мелдоныгийн үйлдлийн механизм маань түүний фармакологийн олон үйлдэлээр бол илэрдэг. Үүнд бол ажлын чадвар нэмэгдэнэ. Биеийн болон оюун ухааны хэт ачааллын шинж тэмдэг бол буурна. Дархлаа ба зүрх хамгаалах үйлдэл маань нэмэгдэж өгдөг. Миокардын хурц ишемийн гэмтлийн үед өгөгдсөн хэсгийн үүсэлтийг удаашруулан нөхөн сэргээх үеийг бол богиносгодог. Зүрх судасны архаг дутамгчлалын үед биеийн ачаал даах чадварыг нэмэгдүүлэн зүрхний ачааллын бахын хөдөлгөөний давтамжийг болно бууруулж өгдөг. Тархины зочмог болон архаг хэлбэрийн цусан хангамжийн дутагдлын үед ишемийн голомтонд цусны эргэлтийг сайжруулан ишемитэй хэсэгт цус дархан очиход нөлөөлж өгдөг. Мелдоныгийн хэрэглэх заалт. Хэрэглэх заалтын хүнд бол ажлын чадвар буурах, оюун ухааны болон биеийн ачаал ихсэж ядрах. Ялангуяа бол тамирчдад бол хэрэглэхийг зөвлөдөг. Маш богино хугацаанд үр дүнтэй эмчилгээ авах зорилгоор бүрдэл эмчилгээ буюу зүрхний ишемийн өвчин, зүрхний архаг дутагдал, гормоны өөрчлөлтөөс үүдэлтэй зүрхний өвдөлтийн үед бол бас хэрэглэдэг. Тархины цусан хангамжийн дутагдал, үүн дотроо ишемийн харуулт, тархины судасны архаг дутагдлын үед мөн хэрэглэдэг. Тонгийн хувьд бол 250 болон 500 мг капсул 100 мг мл-ийн 5 мл чарлагын уусмал хэлбэрээр бол байдаг. Мелдоныгийн хувьд бол биеийн организмыг сэргээх үйлдэл үзүүлдэг учраас өдрийн эхний хагаст уух буюу өдрийн эхний хагаст эмчилгээг хийцэн байх шаардлагатай гэж бол үздэг. Мелдоныгийн хувьд бол орон цагаар хэрэглэхийг бол зөвлөдөггүй. Яагаад гэвэл биеийн организмыг сэргээх нөлөө үзүүлж байгаа учраас тонгийн хувьд бол яг эмчийн заасан тунгтай өглөө болон өдөр яг богино хугацаанд тодорхой цагийн зайтай бол эмчлэгийг бол хийцэн байх шаардлагатай гэж бол үздэг. Эмчилгээний хувьд бол эмчлэгч эмч маань уух тун болон тархины усмлыг хэдэн хоног хийхийг бол зааж өгдөг.